Манай компанид Жатен гэж их зүрхийн нөхөр байдаг гэж сонссон. Хоолоо сайн идэх хэрэгтэй. Яасан ч тэрэнд дийлж болохгүй. Нэр чамаа хин гэдэг вэ? Жатен. Жатен. Жан шичээ. Цаашид Жатен та хоёр хамт ажиллая шүү. Сайн суралцаад аваарай. Бид хоёр сайн хамтарнаа. Жан шичээ үнэхээр өхөрдөм юм. Жимс өгсөнд баярлалаа ли захирлаа. Зүгээр дээ. Жан шичээгийн юм тийм цаахан гэж ли захирлах сайн юм аа. Хонгор минь би удахгүй дуслаа. Намайг очихоор хоёулаа хамт энтор идэ. Найз залуутай юм байж бас ли захирал руу ойртоод. Шичи зах зээлийн судалгаа юу болж байна? Хийгээд дуусчихсан. Одоо хэвлээд л болоо. Их ядарсан харагдаж байна. Хурдан харж амуурда би хэвлчихье. Баярлалаа Жатен ихчээ. Түрүүн би таны өмнө жаахан яс алдчихсан. Яа идавэд хурдан яваа. Ли захирлаа. Энэ зах зээлийн судалгааг би шөнжин хийж дуусгалаа. Жан шичийг хийгсэн мэт дээ. Тийм ээ. Өглөө болгон хоцроод ажлаа олигтой хийхгүй байгаа. Гэхдээ тэрнийг буруутгах аргагүй. Залуу хүн өөр юм сонирхдаг үз. Тажиг болжээ. Жан шичийг тэгвэл илтгэлд бэлд гэж хэл. Яагаад вэ? Жан шичи юу ч хийж чадаагүй. Яагаад дандаа тэрүүгээр хийлэгдэг? Уучлаарай. Өдөрлөг алдчихлаа. Үнэндээ компаниг л бодсон юм. Тэр бас дутуу юм хийчихвэл компанид асуудал үүснэ. Энэ судалгааг Жан шичи эхлүүлсэн. Цаатахаараа хэлэгчих. За. Хайрт минь чамд захиалж авсан ойн баярын бэлэг ирчихлээ. Жан шичи хүлээж л байгаарай. Шой, би удахгүй ихтгэл тавьна. Ямар хаагдаж байна? Хөөрхөн байна. Чи яаж нойргүй хонсон арьс чин дандаа гоё байдаг. Яаж юм байдаг юм бэ? Би канцерийн хөвгшрэлтийн эсрэг алдарт улаан багцыг хэрэглэдэг юм. Эсвэл дэлхийн эсрэг үйлчилгээтэй. Тэгээд бас сайн чигшүүлнэ. Нүх агшаана. Арьсны хөвгшрэлтийг удаашруулдаг гэсэн үг. За цаг баг байна. Илтгэлдээ бэлтлээ шүү. За, канц брендийн давуу тал Шичи, чи одоо компаниг төлөөлж ихтгэл тавина штэ. Ийм хувцастай болохгүй хаа яваа товцоо сольж. Хурал хагас цагийн дараа эхлэлээ дээ. Яг хэлэх гэж байла. Хурал 2 цагаар хоошилсан. Чи хангалттай амжнаа. Баярлалаа. Хэлсэн сайн боллоо. Гэлцчихад ирээ. 2:55 ашгүй амжлаа. Хурал хоошлогдоогүй юм уу? Үгүй ээ, цагтаа л эхэлсэн штэ. За баярлалаа. Ийм учиртай байжээ. Шинжлэх ухаанд үндэслэн хөгшрөлтөг эсэргүүцхийг зорж байна. Тог яачих вэ? Ягаад гэрэл унтарчих вэ? Манай хөгшрөлтийн эсрэг гол найрлага нь нөгөө чи өөрөө хийгээгүй мүү? Юу болоод байна? юу болоод байгаа юм бэ? Ягаад мартаад байна? Би яриад өгье дөө. Орчин цагт эмэгтэйчүүд ажлын ачаалал их авдаг болсон. Амьдралч бас дөрөнгөй. Шарсан дахиа сүтэ цай ундаа гээд эдгээр юмс амьдралын нэг хэсэг болсон. Түүнчлэн арьсанд хор хөнөөл учруулж байна. Гэхдээ канцерийн хөгшрөлтийн эсрэг алдарт улаан багц эдгээр асуудлыг шийднэ. Найрлагандаа хөгшрөлтийн эсрэг дөрвөн үйлчлэгээтэй. Олон шатлалаар хөгшрөлтөө сэргийлнэ. Мөн шингэн пептид нийлбэл уурын агуулмжтай. Энээс хойш бүсгүйчүүд дахин арьсандаа санаа зовох хэрэггүй. Чи яагаад миний илтгэлийг булааж байгаа? Ирэхгүй болохоор чинь харин ч чамд тусалсан юмсан. Би мэдсэн шүү. Хурлын цаг хойшлогдоогүй гэдгийг. Чи анханасаа намайг хуурсан. Би энэ хэлж байгаа нь үнэн үү? Чи миний урмыг хугаллаа. Өдөр болгон над тудлаа хэлж ажлаа цалгардуулж тэгээд бас хамтрагчийнхаа ажлыг булаана. Чи манай компанид байх ёсгүй. Лээ захирлаа. Жан шичиж гэсэн жүжигчин штэ. Та энэнд хуурдав да. Энд чинь найз залуутай. Тэгсэн хэрнээ бас тантай зууралдаад. Та хар энэний найз залуу энэ хоёрын хос буугавч. Энийг яриад байгаа юм уу? Та яагаад? Учир нь тэр найз залуу нь би л дээ. Уг нь би хувийн асуудлаа нууцлаа гэж бодсон юм. Гэхдээ чи ил болох хос аргагүй байдалд орууллаа. Ястай өөрөө өөрийгөө л суйрууллээ дээ. Ажилд ороод Жан шичи олон асуудал шийдэж брендийн нэр хүндийг авчулсан. Албан ёсоор Жан шичийг ахлах болсныг зарлая.